За дараачихаа влогто тавтан морил манайхаа энэ удаад Гуанчжоугийн амар хол байт. Ёо сая машин дотор муугаар гээд би их сонио онцлогтой юм байхгүй юу? Карсиктэй тэгээд ёо метронд явахаар зүгээр, вагонд явахаар зүгээр, онгоцонд явахаар гайгүй хэрнээ. Машинд явахаар ингээд яг өхөнгөө алддаг. Тэгээд машин бариа явахаараа зүгээр өдөг. За тэр ч яг 10 хотын төвөөс жоохон зайтай. 12 км. Тэгтээ гоё. Яг гэж энд ирсэн бэхээр танад аюумар гоё дэлгүүрийг үзүүлэх гэж наашаага салгалан байж дотор муухай оргин байж ирлээ. Би өөрөө эндээс нэг ширгэгч юм авахгүй ч ирээгүй зүгээр бичлэг хийх гэж ирсэн. За ямар барилга байггүй л Гуанчжоу хотын бас нэлээд том худалдааны төв. Тэрний үг байвал Метрополитен гэдэг нэртэй ийм худалдааны төв байгаа. За ингээд энэ худалдааны төв нь ардаа ийм барилгатай өөрөө ийм том. За тэгээд өнөөдөр та нарт үзүүлэх гэж ирсэн хамгийн том зорилго бол Decathlon брэнд байгаа. Тэгээд Decathlon брэндийг би анх 2018 онд хамгийн анх Бээжинд олж мэдчихсэн. Тэгээд хамт аялж исэн эгч нар бүр ингээд уурлаад яасан гэхээр 7-8 хоног аялжаад хамгийн сүүлд нь Decathlon брэнд дээр аваачхад бүр уурлаад нэлээ юм болсон. Яасан гэхээр эхлээд энэ дэлгүүрийг заагаад өгөхгүй яасан юм бэ? Яагаад гэвэл энэ маань Nike, Skechers, Adidas, Reebok, Anta бүх спортын брэндүүдийг бодох юм бол чанараараа огт дутаад байх юм байхгүй. Нэгт. Хоёрт бүгдээрнгээс нь үнэн бараг 2-оос 3 дахин хямдхан байдаг. Маш хямдхан гэдэг амар гоё. Дээрээс нь дэлгүүрийн зохион байгуулалт нь үнэндээ тасархай байдаг. Тэгэхээр та бүхнийг хятадд ирэх юм бол заавал Decathlon-оор ороорой гэж зөвлөмөр байна те. Миний бол ерөөсөө 2018 онд би ч нөгөө спортын бас нэг хурган бас нэг фитнесийн тамирчин шүү ухаантай юм байсан бохгүй юу тэр үедээ. Тийм учраас нөө спортын хувцсуудыг хараад гэж ухаан алдаж унах шахаад бүр ямар гоё хослоо дээ гэдэг нөгөө бидний 2018 онд ч тийм гоё өнгөнгөн тийм фитнесийн хослол олддоггүй байсан үе яахгүй юу. Тэгээд амар гоё харагдчихсан. Тэгэхээр та бүхэн бол заавал орж үзэх хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр та бүхэндээ би оруулж үзүүлэх гэж энэ хоол ингээд дотор муухай өргөн байж ирлээ шүү. За одоо үццгэн. За бөмбөгнөөс эхэлж байна. За бөмбөг бол ингээд 45,000-аас ахуулаад ингээд сайхан дэшег нэг. За дээдл нь бол энэ одоо хэд үрж байна? 220,000 орчим хүрж ин гэсэн 449 яа хүртэл төрөл бүрийн бөмбөгнүүд байна. Янзи гой бөмбөгнүүд байна. Decathlon брендийн нэг онцлог гэдэг байхгүй юу? Тэрний ядаг вэ гэхээр бүх нөгөө нэг юм юугаараа тасгууд нь ангилалтай байдаг. Одоо жишээ нь маш олон төрлийн спортын хувцсууд байдаг. Зүгээр зөвхөн кет гэхэд л зүгээр уулынх, алхалтынх, цамных одоо юу гэдэг нь тэгээ гүйлтийнх, фитнес дотор гольфих бүр ингээд гуталнууд нь хүртэл 9 шидээр хойлолт ингээд ангилагддаг гэсэн үг шүү. За энэ бас одоо ингээд ерөнхийдөө заалан дотор өмсдөг төрлийн пүүзнүүд, кетнүүд байж гин. За тэгээд энэ маань болохоор ойролцоогоор нэг 99,000 төгрөгийн үнэтэй энэ төр ийм кетнүүд харагдаж байна. Ер нь маш гоё төрлийн оймснууд. За NBA-гийн тамирчид бас өмсдөг юм байна. Нэгээр одоо ингээд өөрийнх нь үндэсний шигшээ багийнхаа энэ тороос хэрэгэлдэг юм байна. Үннүүд нь ерөөс та нар дандаа 2 хуваагаал ард нь 3-ыг нэмчирээ гэж би хэлээд өгдөг те. За энэ одоо ийм хямдхан байдаг хөхгүй юу. За ингээд энэ маань 89 яон гэж байгаа хөхгүй. Тэгэхээр нэг ойролцоогоор 43,000 төгрөг. Ийм гой спорт өмсгөлүүд байж гэн. За Lakers-ийн бүр гоё юудэнтэй цамц байж гэн. Ийм хөөрхөн цүнх харалтаа 99 яон гэ боддоо. 45,000 төгрөг ингээ боддоо. Ийм хөөрхөн хүүхдийн одоо Лос Анжелес Lakers гэсэн ийм одоо логотой хөөрхөн цамц материал энтер нь үнэн тасархаа эдрийн материал үнэхээр гоё байдаг шүү. Энэ нэг ойролцоогоор хэд юм бэ? 130 ёо. За нэг 60,000 орчим гэсэн үг дээ. Хэрвээ өөсөд цангаад байвал энэгээр ундаа ус мус
Ингээд энэ тэнд нас тавьсан байгаа гэдэг. Энэ бол цэлцэнүүр тавьсан байна. За өвдөгний хамгаалт, спортын хамгаалтууд төрөл бүрээр байж гинэ. За Жерсэр хүү юмнууд бас байна. Заалны өмсгөлүүд. Эднэр бол 50,000 төгрөг юм байна ерөөсөө. За энэ шортнууд байж байна. За гой өмднүүд байж байна. Энэ бол ерөөсөө аваад өмсөхт. Энэ ямар гоё материалтай юм бэ? Энэ айгу зөөлх юм байна. Би юу ч авахгүй гэж ирсэн шүү дээ. Юм авчих үү дээ. Шуун төдлөө юм авахгүй. За оймстууд байна, бөмбөгнүүд байна. За энэгээр дахиад хөөхөн хүүхдийн кетнүүд байж байна. За одоо миний яриад исэн нөгөө зүйл чинь найзуудаа энэ واخгүй юу да. Энэ хартаа. Та нар хартаа 50 юм. 50 юм. Ердөө л 50 юм. 50 он ч хүрэхгүй шүү. 49 он 90 моо гэж байгаа байхгүй тий. Энэ маань өрдөөл 23,000 төгрөг хөрхүүтэй гүтэл байна гэж ойлгож байгаа. За эднэр ингээд нэг 50,000 төгрөг хөрхүүтэй гүтэй 43,000 төгрөг гэсэн үг. Ийм хямдхан байгаад идэг юм а. Эднэрийн зөндөө олон бараан дотор нь юм нам хямдарсан юм бүр хар мянга байгаад идэг байхгүй. Би тэгэл та нарыг ирж заавал үзээрэй гэж яриад байгаа байхгүй юу. За мэдээж энэ дотор үнэтэй нь байна, хямдхан нь байна. Янз бүрээрээ байж байна. За энэ хар. Ийм сайхан подволк тий футболк ингээд 35,000 төгрөг авцаа 70 юм. За эднэр одоо бүр ингээд юу вэ 18,000 төгрөг гинэ. Нара ийм гоё футболкууд 18,000 төгрөг гэж байна. За бүр алаад тасс. Энэ одоо бүр ингээд 10,000 төгрөг гинэ. Энэ 10,000 төгрөг гинэ. Манайхаа. Энийг яриад байгаа байхгүй би. За ингээ гоё бэли мэли хүүртэг байж гин. За энэ өмсгөл нэг 45,000 хавцаа юм байна. За энэ хүүхдийн шорт нэг 35 юм 15,000 төгрөг хавцаа байна. Энэ шортнууд байна. За тэр бас шорт бас л нэг 13,000 төгрөг хавцаа байна. Эмэгтэй шортнууд байна. За гой хослууд байна. Дахиад кетнүүд байна. Энэ кетээр нилээ явах юм бол энэ нөгөө эний чинь шипи гэж ярьдэн штэ. Ийм нөгөө хадаас шиг өсгийтэй хөл бөмбөгийн болорсон манайхаа. Нэг миний бичлэгний лимит ч нэг 10 минут л байдаг байхгүй юу? Влогны лимит. Тэгэхээр эхний влог бол ингээд дуусчлаа л да. Энийг дахиад нэлээд олон хэсэг хуваана. Тэгэхээр дараачихаа хэсгээр уулзцгаая. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Цаашаа үзмээр ээ нүү? Үзмээр ээ нүү гэдэг хат ч дээ.